Амар сайн күндэт манай теле харагшат Монгол үндэхтнээ гайхамшигт урлыг болхо уртын дуун тохой мөнөөдрөнгөө инхэд тавин бурятнигын дамжуулгада танатаа хөөршөхвчээ. Монгол уртын дун, бурят уртын дун июлийн 11-ны 12-ны 13-ны өдрнүүд улаан утан гөрхөйвэн нүүдэлшдэ аядөөн гэх фестивальда ямар уртын дуушид ирж хабаатах гэх асуудалнууд танатаа хариухвчээ. Энэ хөөрөлдөөндөмнэ бурят уртын дуушин багша алдар ташив хабаатна. Амар сайн алдар. Сайн байна уу? Сайн баригдээ. Юм хайхан мөргөжл гişгүй ялда дуушин болгом нэгэн ханаан энэ залуу хөвөнд хэзээ төрхөн байна гэшв. Тэгээд энэ асуудалд хабаатахын горд алдарнэм өөрөө манай зэдинютгээ дэд тория гэн хайхан нютагт төрхөн хөвөн байна гэшээ тэгээд өөртөөхөө нэнтэрэн манай харагшддаг хөршүүг штэ. Би уртын доо сурах гэхтээ мөнөө санаад үзэхтэм заахан байхдаа тэгээд их дуулах дуртай хатарх дуртай байгаа. Тэгээд л хажуугаар нь мөнөө ханах тамны их л ардын доо чахнах дуртай байгаа. Тэгээд олон энзэг найр нааданд хөвшин өвгөөмгөнөр цуглараа тэгээд өөрийн анютханга уртын доо уртаар чавган цэмгэнэр дуугаад дуулдаг байгаа. Таны дээд төртэй. Дээд төртэй хаа. Тэгээд сүүлээр нь сургуулиад өргөд Улаангууд хотод ирээд Хөгжмийн коллежид орохоор шийдсэн байна. Тэгээд тэнд фольклорны жилийнэд ороод тэгээд 4 жил хорохдоо танд олон янзын конкурс уралдаанд оролцсон байна. Орхон уралдаанд алдарны гран-при авч байгаа. Мөнгөн сэргээгээд нэг конкурс гисэрш болгон байхашаа. Алтан гургалдаад бахдуулаа хөнгөж. Готола. Аха. Алтаргнад шиба дуулаа. Тийм тэргүүн хоринууд нэлээд эзлэгтэй. Тэгээд Монгол ардын уртын дуутахай доо юунд яагаад намд их таалагддаг болов гэхэд 2008 онд 7 онд ансамбл Магтаалтай Монгол очсон байна. Хэнтэн аймгаар 2-7 хоногоор яваад ирээд тэгтээ тэр үед Улаанбаатарт байхдаа хөгжмийн дэлгүүрт ороод тэнд ардын дууны кассет тэгээд кассет ирээд аваад тэгээд уртын дууны кассет тэр үед бол би тэр уртын дуу хайшаа байдаг уу ямар хайшинг дуулдаг гэж мэдэхгүй. Тэгээд дуу хадаар нь л их намд таалагдаад их чаанах дурам хөрөөд гэртээ их гайхашаа. Тэгээд л гэртээ аваад ирээд амралтаараа дүүрэн тэр диктофонд хийгээд наушник шихэндээ зөөгээд тэгэл хүнөө дүүрэн шагнаад унтчихдаг байгаа. Тэгээ дээрээс нь хойноос нь дур ягаад сурах санаатай тэгэл дуулж байсаар тэгээд коллеж руу дүүрэхтэй Монгол очих мэгээд ээж явдаа хэлээд Монгол очихтой майцтай хөрчээнэ гэж хэлээд тэгээд ээжтэйгээ хоёулаа дагалцаад хоёулаа чигчтэй би өшөө тэр хажуугаар нь улаан үдээс оюутнууд хоёутнууд очилцоо. Тэгээд дөрүүлэн би оюун алтаана ариун
дөрвөлээ очсон байнавд болтон ижинрээ аваад ижинрээгээ даалцаад тэгээд очиод тэндээ сургуульд ороод тэгээд 2 жил бакалавр сураад 2 жил бакалавр сурахтайхан дарцармаа багш тэр уртын дуу сураад соёлын дээд сургуульд Баатардаг захиралтай. Тэгээд бакалавраа дүүргээд наашаа буцаад ирээд Улаангуудад ирээд байх дээрээ санаанд өмнөл өшөөл дутуу байшин гэл санагдаад өшөө цаашаа сурахад өмөрөөд ижидээ хэлсэн байна. Өшөө айцтай сурахад өмөрч. Хайшин гэж Монгол очиж магистр сурах уу гэдэг. Тэгэж эхлэхдээ бол нэг арга нь олдох л байх гэдэг. Тэгээ та нартай холбоо бариад тэгээд магистрт орчихдоо танд их баярлалаа. Тэр намд шиш биш тэр соёлын яаманд болно. Юугвол тэр 2010 онд болно гэдэг манай соёлын министр Тимур Цыбиков Монголын сайттай хөөрөлдөж тэр суист хорхон бурят гэдэг оюутад түлбэрийг хөдөлгөөн бахатимнэг баталга хэм байна. Хакима договор батла. Тэгээ тэрийн хойшоо ял мөнөө шиш гэдэг оюутад хоршил байна да тэрэнда. Тэр гэрээгээр ошиж 2 жил хурахтаа магистрт хурахтаа бас тэр диплом хамгаалах дипломны реферат дипломын ажил гээд бичих. Тэгээ тэр ажил дээр Оросын холбооны бурят улсын сартол бурятуудын уртын дууны онцлог гэж сэдвээр бичээд ирэв хамгаалаад тэгээ диплом бод мөн хөгжмийн коллежид багшаараа ажиллаж байна. Ажиллаад уртын дуу зааж байна шүү дээ. Хөгжмийн коллеж тэгээд мөн бурят дуугаа заагаад тэгээд тэр дундуур нь уртын дуу заах тийм хичээл оруулах санаатай байна. Шүү тийм хичээл үгүй байна. Үгүй. Тэгээд анхны жил ажиллаж байсан халаарэ. Өшөө тэр хичээл оруулахын тулд олон юм хэрэгтэй програм гэдэг хөтөлбөр. Тэрэндээ тэгээд бүрдэх санаатай. Харин энэ их хонин юм байна л да. Юугвол харин энэ уртын дунд хөөрөлдөөгөө үргэлжлүүлэхийн урдахна алдар би тэр шиний өвгөн авт охид улам байна ветер Батмунка Сингажапович Дашиев гэдэг мөн өндөр натай болон хайвайха Батмунка Сингажапович тэр суургээд энэ үлээдэг хөгжмөө зэвсэгээ юм нөө шинээр хэрэгэгдэж байна тэр бурят тийм үлээдэг зэвсэг лимбэхэ ондоопшта тэрэмнэ тэгдэ тэрний дахиад игээд хэхдэ миний мэтгэр шиний өвгөн аваад зориот дэд төрөөр очиж тэр дуулж явхан нахара дуулж явхан суурын асарш тэрний хажаагаад дуурайгаад энд бахал шинэ суурнууд хэддэхэн байна тэр суур дээр тэр шинэ суур дээр манай байгуул театрын мэдээж хөгжимшин балдан цэрнэ баттувшин тэр наадаж шинэ хөгжим баха амилуулан байна гэшэ тэр суур гэдэг баха зэвсэг нэршиш шиний өвгөн аваг гэж хэлэлда баал тийж хадгалаад явсан байна өөрөө ямар мэрэгжилтэй хүн байгаа ба манай Батмунка Сингажапович өөрөө киномеханик мэрэгжилтэй тэгээд манай өвгөмнө өөрөө ардын аман зохиол өөрөө тэгээд хөгжим зураг хэмдийхэд дуртай. Өөрөө зураг зурдаг бишгүй шүү. Зураг зурдаг. Модор юм хийдэг. Зураг зурдаг. Тэгээд дэд тарингаа сургуульд музей анголотой байдгсан. Тэгээд тэр музейд олон юм цуглуулаа те. Тэр музейгийн патологи юмудын гой зургаар зураад тэгээд өөрийн нютханга таглын нуур гэх тийм том гой зургууд байдаг. Тэгээд хөгжим тухай хэлэх юм бол манай өвгөмнө тэгээд өвгөөс энэ морин хуур суур та нар хаанаас хайшин гэж хийгээ хаанаас хараад хийгээ гэхтэн манай урдан өвгөөмгээ нэрмнэл тэгээд ийм бариал зааж өгдөг юмсан айгу бариа болтодоо наасаа дуулалцаад байд юмсан тэгээ тренинг дурьяа чигээ хэм гэдэг тэгээ тэр морин хуур суух хуур гэнэвт яа тэгээд манай өвгөн 2 утастай тэгээд их том
бухын суухаар хийгээтэй. Сухохорын. Суухаар. Тэгээд өөрөн дээрээс нь гой зураатай. Тэгээд суур бол өөрөө бас хийгээ. Өөрөө тэгээд бас уран гартай. Уран гараараа тэгээд тэр лимб хийхдээ тэгээд л бас өөрийн хот залуу байхдаа бас тэгээд олон янзын тоглолт концертоор явдаг байгаа. Нааша республик дээр дэшээ ирж. Тэгээд заахан байхдаа сургууль сурж байхдаа тэр өвгөөнгөө морин хуурын яваад нас чүчиж үзсэн. Тэгээд их хөгжмийн боловсрол үгүй болохоор л тэгээд нэг заа худлаар нэрэл ингээд хаяа гэж тараал нас тэгсэн. Тэгээд атар лимбэр нь бол лимб суураар трен дээр нь өнгөнүүд нь хуу тогтоотой. Нэг заахан амархан наасахад трен дээр нь л тэгээд наасчихсэн дуунууд өмнөл тэгэл ард хорив манай нятгаа сургуулсан магтсан сургуулаа магтсан тоо. Тэгээд бүхэ брат дэвнэ мэдээж тоо аялгаар хайхан дуунууд аха бүрковэ тоо. Тиймэрхүү тэгээд их алдартай дуунуудыг наасч үздэг байгаа. Хургуульд хорж байхтай. Хургуульд хорж байхтай. Тэгээд өвгөмнө тэгээд ардын доо дуулах дуртай, уртын доо дуулах дуртай. Тэгээд ижи апш бахадуулдгоотгүй. Манай аав ижи хоёр тийм айцтай их гоё дуулцдаг бол дээ. Тэгээ чи бол сэтгэлдээ хөгжимд ая дуунд их дуртай. Шиний дуулхахан набгхэдэшня болигэгүй ижи апшни. Үгүй. Тэр сургуульд байхдаа их л дуулаад хатраад явдаг байгаад тэгээд аавжи хоёр ижи тэгээд өөрөнгөө дуртай юмар л сур цаа хүн дуртай бол тэрэндээ заавал амжилт хүрдэг дуртай ажиллаа хийж байгаавал тэгээд өөрөө наашаа хотод ирээд хотод ирэхдээ хатарт очих юм юу илүүгүй бол дуулахыг явах юм юу гэд. Тэгээд байсаар байтраа тэгээд тэшээд юу л өшөө манай зин ушхай гэд байгаа. Гусин Жорскад ажилладаг. Ушхайг шумне ушхай нэг тэр игээ. Тэгээд зин ушхайтай олон янзын бас намд коллежид орохын урдтай фольклор орохын урдтай тийм нэг эстрад маягийн дуунуудыг дуулдаг байгаа. Тэгээд өшөө орсоор дуулдаг байгаа. Тэгээд зин ушхайтай зугаалалцаа тэгээд тийм музыкальный коллежин дээр байхаа гэдэг музыкальный коллежид ирээд фольклор тороод тэгээд оюун сан жапна гэж багшд мэрэгжлэр ороод тэгээд тэндээ амжилттай дүүргээд тэгээд тэр үедээ музыкальный коллежид орохдоо тэр элсэлтийн шалгалтанд орохдоо өвгөөгөнгөө хуурын бариад суурын бариад тэгээд тэнд нэг очиж наасаад хуур дээр нь бас нэг наасчихсэн юм шиг болоод хатраад тэгээд музыкальный коллежид хөгжмийн коллежид орсон байна. Тренинг санаад бүр их нийттэй шиг санагддаг. Бүгэн абын өрөөлөөрла хоргуулдарогдоо юм байна. Багшнэршне минил хандхада баярлахын байха. Иже бүгэн абынга хоор суур бариад ирхэн сүбүр борят хилтэй же залуу хубухне ардай доо же баян хубухне орш ирэхэд хэн баярлах гэвтэй.
тэгээд энэ алдар энэ уртын дуун тохойгээд хөөрөлдөх болвол уртын дуун гэшмнэ нэршиш игээд би нэхэдэд өрсө уртын дуунуудыг шагнахан байна тэр шиний намдэлгээ хинтигээд ихэл гайхамшигт тэрмнэ нэршиш хаанашиш үгүй урлыг гэнэбди хамгай урт дуунууд гэнэбди юбгүбэл ганцхан тэр уртын дууя тэр гинэсэ номдруулан хай байна гэж шавда хамгай урт дуунууд дэлхэд нэг шаардтай тийм дуунууд үгүйгээд тэгд 2005 онд ЮНЕСКО уртын дууя хүн төрөлтөнө оюуны их бүтээл Монгол ардаа уг баялаг гэд дэлхэн соёлын сандруулан байна гэж. Тэгээд энэ мөн 21-д их 100 жилийн гараад байхад уртын дуун гэшмнэ аргүй их баялаг гэж хүн зам их ойлгож байна гэхдээ Монголд тэр баруун гүрнүүд эрдэмтэд ирж уртын дууя тийм нэг судалгааны их ажлнууд явж байна гэж дуулхан байна вэ. Тэгээд энэний дуушин хүн урднаа гэж хэлгэлда. Тэгээд талд гараадла өөрөнгөө ханхан бодлоо бол юм юу ирээд тохойгоо юм гэдэг өөрөнгөө тийм хүсэл бодлоо тийжл дуулдаг байгаа гэж шатдаг урднаа дуушид гэж хэлээ. Тэгээд энэний юм бах эрдэмтэд хэлэх байна. Энэ болбол тэр ая дууны тэнгэртэй холбоотой гэж хүн байгаал хоёроо тийм нягтайхан нэгдэл гэж баг хэлэх байна. Ши өрөөгээд тэр уртын дуу дууж байхдаа ямар юм ханагддаг үсгддэг ба. Нэг тийм космический холбоо нэрэ байдаг гэж тэнгэртэй. Ястай уртын дуу хөлвөл их том дэлхийд их том бүтээл ардын Монгол ардын их том бүтээл. Тэгээд уртын дуумнай бол үүсэл гарнил бол говь талаас гарсан байна. Үстийн говь гэдэг. Тэндээс гараад. Тэгээд дуу бол хүнээ амьдарч байсан газраас бас хамаардаг. Тэгэхдээ энэ уртын дуу дуулах, уртын дуу аялгын зөв эхэлж эхлээд байтал нүдэнд тэгээд шууд тэр элэстэй тал газар, Монголын тал газар харагддаг. Тэгэл мингэл жаа гэдэг хэлхлээр л игээд миний айлхада уртын дуун гэш иж дуушин хүнэ шадбарыг харуулдаг гэж жанцэн нар багшны хөөрш байгаа интернетте. Тэр болбол 2 октав дуу яагаад дуухав гэхэд дуушин хүн болбол тэргээд л дээшээ 11 ихшигээд дээшээ гараад тийж бэтра дахиад өшөөнөг 11 ихшиг дээшээ гараад тэгээд бүри тэр хоолойн ингээд л октав бүхэндээ гаршил байхад тэр нарийн болж байна. Тэр хүнээ байхгүй шингээ тэр тийм дээр гарч ирээд л тийж бэтра л хөргөө бүдүүн болоод ба. Уртын дуу бол өөрөө дуунууд бол их том диапазонтай байдаг. Тэгээд уртын дуунуудыг дуулахдаа хүн болгон дуулж чадахгүй. Тэгээд бас байгалаасаа тийм их таланттай байх ёстой. Хоолойны өнгө, цараа их гоё сайхан байх ёстой байдаг. Тэгээд уртын дуу дуулахдаа л тэгээ 2 октав 2 октав гэж хэлээд дуушин болгон 2 октав диапазонтай байх ёстой. Тэгээд уртын дуумны дотроо айзам дуу, сумон дуу, бэсрэг дуу гэд ялгардаг. 3 ангилна. 3 ангилдаг. Тэгээд бэсрэг дуунууд нь бага дуунууд диапазон багатай. Нэг октав гарan квартаас эхлээд октав тийм диапазонтай байдаг. Шуранхай үгүй 2 3 хөгжмийн өгүүлбэртэй. Тэгээд сумон дуу бол баг 3 өгүүлбэртэй хөгжмийн өгүүлбэртэй байдаг. Тэгээд дээрх нэг шуранхай ордог. Диапазон нь бол нэг октав секст. Тэгээд байдаг. Айзам дуу бол Монгол Ардын уртын дуунд бол хамгийн том бүтээл, хөгжмийн бүтээл. Тэгээд дуунууд нь бол 2 октав кварт,
2 октав квинт гэдэг шиг гардаг. Энэ диапазонд бол хүн болгон дуулж чадахгүй. Бас тэрэн дээр энийг дуулахдаа их нарийн дуулах ёстой. Тэгээд их амсхаа, их уур чадвар хүнээс их шаарддаг. Тэгээд айзам дуунууд бол их асрөндөр уяхан замбуу твинар урхан хонгор салхи гэж олон дуунууд ордог. Тэгээд тэр дээрээс нь манай буря дуунууд бол уртын дуунууд байдаг. Уртын дуунууд бол жихдээ буря дуунууд бол бэсрэг уртын дуу гэж болно. Буря дуунуудыг баха чиш хөрөд болох. Диапазонод 1 октав кварт хөгжмийн талаар хэлэх юм бол 1 октав кварт. Тэгээд 2 3 хөгжмийн өгүүлбэр тэгээд буря ардын уртын дуунууд гэхээр алтаргана үргэн ононэ иргий дээр. Тэгээд үншин цагаан ботгон тэгээд гөхмөд олон янзын дуунууд байдаг. Энэ юм уртын дуу гэд энэ тугаарыг хөрж байна ямар диапазонтой хоолой тавих бат. Тэгдэ энэ оперны театрын дуушд гээлдэ. Уртын дуушд тэрний техникт нэ дуулахаараа ондон доволно гэж шавтай. Уртын дуу тэгээд опера гэхдээ тэр хоёр бас ялгаатай. Амсхааны талаар бол бараг ажиллахан ойролцоо байдаг. Тэгэхдээ уртын дуун дээр бол амсаага бүр доош гидсэн доош аваад гидснээсээ доошоо тэгээд хоолойгоо гаргах үнтэй хоолойгоо гаргах юуны ондоо байдаг. Яаж гаргах вэ? Оперын дуун дээр тэгээд дээшээ гэд гаргаад байдаг. Ардын дуун дээр бол нааш амаа их томоор онгойл нүгээр ингээд нааш энийгээд нааш Энэ манай их оперны театрын дуушд хасрын хавуу инким базарсадаев дуушд ташив тэдэмнэгэд дылхэ дөрөн явж байхада за түгүй тэрл оперинго аринуды дуулж байгаад хажуудын жишээ үнчин цагаан ботхон гээлда хаан шиш явхада тэрэмнэ арденга бурядартенга донд хот дуулж явдаг зам байгаа чигдэ тэдэмнэ хотел уртын дуунел юугэрл маягаар дуулж байх гэж ханагдана. Тэгээд манай ятгай хөгшин өвгөмгэнэр дуурчуд ашигаас дэтэрээс гарвал хэлэхдээ дуурчуд ашигбэр уртын дуу айцтай гоё дуулдаг юмсан гэж. Тэгээд тэр уртын дуун дотор нь манай нутагт хөгшин өвгөмгэнэр урт дуу тэгээд ингээд өөснөө асуулаар мэдгүй тэгээд хөгшин өвгөмгэнэр манай аав ээжийнэр урт дуугээд өөснөө хөлдөг юмсан гэд хэлдэг. Тэгээд тренд дондоо урсгалхан зэдэмнэ архан гайдаа үлжээртэй сайхан ханган бууг гэж нэг тиймэрхүү гихмтийн дуунууд байдаг. Тэгээд мөнөө тэр сүүлийн үед тийм дуунууд их дуулагдах яв болж байна. Тэгээд тийм дуунуудыг сэргээх тийм өрөн дуунуудыг цуглуулж өөрөнд дуулах тийм дуулах санаатай байна. Сартул дуунуудаа суглуулж тэрний яаж ном болгох хэрэгээх ном болгох гэж тэр байх их хонин юм байна. Уртын дууг шиш ноотолхын аргуугүй гинэгөө баха. Ноотолходоо шиш ийм дуушин хайшингээ дуулдаг байгаа ба тэрэнэр ноотолхон дуун гэнэв тий. Тэр байх их хонин байна л да. Би нэг жишээ номасраад байна уу? Алтан говийн унаг гэд чулуун цэцэг туяа цэцэг баш хоёрын гэд энэ номаа дуунуудын уртын дуунуудыг ноотолсон байна. Тэгээд ноотоор нь бичээтэй. Тэгээд уртын дууны нэгж дахин чагнаж үзээгүй уртын дуу ердөөс нэгж дуулж үзээгүй хүн ноотоор нь дуулахыг чадаггүй. Тэгээд уртын дууны манерыг мэдчихэж манерыг сураад тэгээд дуулах юм бол заахан нэг ойролцоо нэг дуу болж магадгүй. Тэгэхээр тэгээд мөн Улаанбаатарт оюутнууд уртын дуу сурахтаа ихэнх чинь ноотоор харнагүйгээр багшингаа өгсөн юу тэр сижин дээрээс чагнаад тэгээд сэжилдээд явдаг.
Not харангойгор. Харин энэ Монголдымны энэ уртын доонг шия ягаад хүгжүү хүбгэн тийм ерөнхийлөг шин зарлыг 2005 онда гарсан байна гэдэг. Жижигэд энэ шиний харш байхдаа Улаанбаатарт ял хэдий жил хураад байх туш уртын доонг шимнэ ямар хэмжээнд гараад байна гэж. Уртын доон бол одоо оперна доох дээр классик гэнэ. Доорин. Доорин доо классик гэдэг сонгодог доо гэдэг. Монголд бол уртын доо сонгодог доо. Сонгодог гэж хэлдэг. Тэгэхээр уртын доо дуулдаг хүн Монголд их олон хүн дуулдаг уртын дууга. Тэгээд оюутнууд олноороо ирээд их сонирхолтойгоор сурдаг уртын дууга. Оюутнууд олоороо хурш байна. Тэгээд сүүлийн үед манай улаануудаас Ханцко Валентина сурч байгаа мөн энэ жил дүүргээ. Тэгээд Будай варёхан. Тэгээд өшөө дээрээс нь хөгжимчд Яочин Маринхуур тэгээд өшөөр ондоо оюутнууд суралцж байна. Тэр их хэнгэлдэ иж ошж иж уртын донд хурш байха иж арденга тийм хөгжимтэй зүгүүдтэйгээд ошод Монголд хурш байхад тэр нэрэл их бүлэгтэй хүүгүүдийг чишин илгээж байх яатай юм байна. Тэгээд ирээд манда баярлуулж эндээ бэхэн зоноота тийм хшил хургуул өгж байхад тэр арггүй их бахал нэрэл буйнтэл ажил байна. Алдар доомант Өнөөдөр тандаа тэгээд өөрөө нютханга доо барих санаатай байна. Сартуу уртын дон. Тэгээд тэгээд энэ тийм сайн чадаагүй бол тэгээд тандаа дуулаад үзье. Сайн. Оросхала он чидэмнэ 오나강 한차 zirdengen 오철성 언제 하르테 누구로 황한차 선안도 Яхтэл зидин талнууд харагдсан чинги болова зидин хайхан байгаалаа. Би энэ телехаракшатта хөрхөө ханнави нёдон дэжил Voice of Nomads нүүдэлшин аюдонгийн фестивалийн холданага зужигшит артист нартай нэг суктабити хохон байна битикдэ тэнд алдар уйхан замбу ТВ нарангэхэн им эзэм уртындо долхон байна энэл дое бахал фестивальда Владимир Ткаченко гэдэг тэр альт скрипка дээр надад хүнтэй суктаа болж надад байна алдар тэгээд тэр дууга дуулахдан нэг эрдэмтэн хүн манай бурят
норов банзат багши таниха тэр дэнхээд мэдээж багш хүн байгаа норов банзат багшигэд доошин тэр доошны доолхийн инехэн до Москвад сонсон хүн ал дэрэн ядын доолход нүдэн хон нолбохон доошл байгаа тэр нолбохио барш шатха болон хань ямар гоёр дулдаг kubunga шүгэж хэлэн байна.
нере шешина ортендон имудон инымна усхылдыре мунодыре юмун бышыгэша ортендон гэше тухин баримтонодарыгет хархады ирдимтиде бышыгер хайыр мянган жылы сана игел турушин тухин баримтонод тер шаньюте холботе хунну гурунте холботе вена игел ортен турушин баримтонод тигет Чингисханы уйды бахыл ортендон доолыкты жыбайнган тигет муну уйды ина Чингисханы өйді доолыкты жыбайын Монгол улыс турын турушин сулды дон геймін бішкіл кіді болқылда тыры дон іні хидин арвонгорода хизонға ихиледлі хиди уе дамжын доолыкты ар ерігін иртini сайхын гыхын дон байтакен байна тегет іні до алдырбақ доолығын байхаж тегет иртini сайхын гыж ортендо ортендо иртini сайхын гыж до ганц эрэгтэйчүүд дуулдаг. Тэрмнэ нөх хитрмын хорим наадан дээр дуулагддаг гэдэг. Энд Монгол улсын юу сүлд дуу болохдоо тэрл хаан ширээд хүү хоолгож байхадаа гэдэг гүрэн төрийн чимаргүй чим их том суглаан хурал тэгээд эртний сайхан гэж дуулдаг. Ортендо Ины дойы хадгалхада юнгышкыналда тэр айын ягат хадгалап гыхды уйын холот солот гышкыл йылдаха юбгубул теруйды тэр Чингисхан гыжы долха аргугы гагаш такыдын кыдын йылын хатуту кыте монголшут байнага шапта тигде тэрни уйын холот тигет должы байгат тиже айын хадгалат муну тигет хамагы тэр уйын хотахин хан тэрзандам хо должы сангарн хэрэгэгээд дуулдаг болгоо. Тигет энэ теле харагшда хилге инехэн доо эртний сайхан гэхэн Монгол улсын турушин гимэн гიშгэлге инехэн ортендо нүүдэлшдэ аюдун фестивальд ирхэн зон июлийн 12-ରେ үдэш соносх вэналда инехэн доо Монголын соёлын тэргүүн ажилтан уртын дооны холбооны гүшүүн гоцлол доошин баяр эрдэнэ гэдэг хүн бурят ард зондо улаан утта анхы турушин кийо тиже Чингисханы их Монгол улус гүрнэ сүлдө дойя урган бариха.
Алдыр ины нудушиде айдонгын фестиваль муножил тавыты хябал ховена шетеримне ял тавын жыл гешимне ял ихихин хогсавена алдыр шимне бухуй дургун жылдын хабатан кумбушуш тим о мигитти фестиваль ха ихи фестиваль хиледла тимы дошун угуйбе баха жыл бухул болгон балодла алдырне ередл фестивальдын гешен ой яхын дол жубайтак муножил ю ямар юма бултышвенипте Энджел нудылшта ай холагер фестивальдымне аяр хол Америка Кармен Руисо диджей ола ерхевене чиге тэрхүнтэй нийлж мане бориадо тэгээд бас нэг уртын дуу гэдэг дээр хэн бас нэг импровизац хийх тийм санаа тавиад тэгээд ерхээрэн тэгээд өшөө сайнаар давтаад тэрхүнтэйгээ уулзаад сухаалалсаад ярилцаад чигээд болгон юмнэ тоглолтонд тэгээд бүд харагдах байхаа. Хари Кармен Риза гэдэг шинэ их өөрөө ганц диджей биш өөрөө композитор электронны хөгжим бишдэг хүн тэгээд байхадаа тэр иж нүүдэлш ардуутай нэлен хүдүүлхэн гიშгэхэд болох тэр хүн хүртүү хамтлагаа тэр баанага мэдээж гискийн суктаад тэднэрхэн байна л да. Тэгээд байхадаа иж буряд дууштай хамтран бурядар дэдонууд дээр хөдлөд үзэгтэйг хэнчимэнэг дуртахал гэшээ юмнэ аргагүй их дуртайгаар тэр хүн хүлээн аван байна тэгээд хаян өдөрнөттэй нэрэшиш Кармен Риз боже танаттай хөдөлгөө ганца алдар шиш биш манай урагшаа хамтлаг Ташима Сактоева Валентина Наханцакова Ариохан Будаева гэдла идэхэн дуушатны июлийн 11-нд Кармен Ризтэй суктаад уулах байна. Харин шүтигдэн надмит дуушин бахал Кармен Ризтэй суктаад тэр Энигма хамтлагтай Францын мэдээж Энигма хамтлагтай тэр мэдээж дуулхан дууга бахал хүн зонда бүлэг болгон барих байна. Шитэр надмит дуушны дуулхан дууи мэдхэгш. Тосонгийн оройгоо тэр дарахад баян Монгол баяд Баруун аймаг Монголын Баруун аймаг дум болногоо. Тэр ихэл хонин байна харя иди ерхээ бэхэн уртын дуушид тохош юу хэлэхэр байна биш. Мөнөө ерхээ дуушид бол Улаанбаатарын том чуулга дээр ажилдаг хүнүүд дуучнууд их том дуучнууд ирэн тэгэд бас дундуур нь залуу дуучид ирнэ. Тэгээд тэдний тоглолтын дээр хийхдээ их Монголын олон аймгийн олон ястангуудын дуунуудыг дуулах байх. Баруун их сонирхолтой баруун зүүн тэгээд төв урд Монгол гэдэг. Тэдэшний тэрл ерхэдээ утсарх оролт хэдэмнэ тэр бүхий уртын дууны стил жанр тугаараа тэр шиг хөрж байгаа урт богоня эзэм бэсрэг гэнэгэд гитэдэний хообол толэн лхоо эрэгтэй мэгтэй болж байгаад л хол
холдол жыл холы мандатта харул хвахылда имма ортын она концерт геже мутнугуп зубулты засхойду болдук вага имгу угуймгу харин минил ханхаларына хорёт жылы туршыда улаңытты има концерт нигиш балауы анха турушин киё нудушыда айдонгын фестивальда болхогайны геше теле харакшыда ория ержи сонсыкты ортын донгеше юнгеше бгеше ухудо нюдоро харжы ижорунго шикере сонысыжы монгол хум болбол затугы нигиш техинха орунго ажубайдусо усхул ятелгеже ханактаналда. Ина алдырай хылхынды ушонымжы хылхы болбол, дало харың надымда, монголдымны турушынки йогыш хылхыдык балхылдайны шыны тухыда юн зун ері юхын дошыт хамты дейре надымые нейхывена. Мыйын дошыт бышытыдымна хоболта ортын дошыт. Ина ехы уйлы хырык болбол, инамны хунну урны хойыр мянга, хойыр зон, хорин хойыр жылы, байголхны монгол улус гурне наймын зон далон жылы арде хобис хылы ерін хойыр жылы гуйсыхын ушарты зарёлыкна иды тошытны хоболта тумын ихкыхын тема хундытхылы әзімдо ортындо долықы байна иныл тумын ихкыхын юхын зон ері юхын дошыды долықын дойын будилы бағыңына олаңытто июлин арым хойырты шағыныға арғытай вәқіптен. Ортын до сонсхыды егедлі саанаға сетхіл, оғырым байды кішкілдік, тірен тұқышы юмы долығын байны өкші. Тірі бұл ягуның ортын до долықта, ортын до
шагнахта их сэтгэлний Таних тэр яг дуунда байхын таалгасар шиг сэтгэл тайван өргөн тэр ганц дуулж байхын хүн биш хажуудын шагнаж байхын хүн. Харин энэ уртын дуу шагнахда яагаад шагнаа хэм ба? Уртын дуу шагнахтаа чигээд ихэнчний нэг бадаг дотор 5 шивгүй байх 10 шивгүй байх чигээд нэг төрөл нь 30 3 минут 5 минут тэгээд бүхий бадгуудын бүхий төрөлнүүдийн дуулаа 1 цаг 30 минут өргөлдөлдөг. Тэгээд мөнөө сүүлийн үед нэг төрөл илэгүүл 2 төрөлнүүдийг дуулдаг. Тэр нь бол 3 минут нэг бадаг 3 минут 4 минут 5 минут байдаг. Тэгээд уртын дуу их утгаар нь ойлгохын тулд үгнүүдийг мэдэх хэрэгтэй. Уртын дуу дуулж байгаа хүн үгнүүдийн их ойлгододгүй. Тэрэн дундаа гэж хэлээд дундуур нэг шиг томолтоор их олон байдаг. Тэр аялгын нугулаанууд болоход тэр үгийн ойлгох болшгаа. Чигээр шахаа тэгээд уртын дуу их шагнадаг их мэддэг хүн бол тэр үгнүүдийн олох шагнаж амжих тэгээд дуунаа их дуулахтаа их түүхтэй байдаг. Их түүхэн сайн мэдж ягаад тэгээд дуулахтаа бүр өшөө дуудээ сайн дээрээсээ дэлгэрээд их томоор нээгдээд өгдөг. Уртын дуу ил тэрэл гүн ухаатай ихэлдэ юу хэдий 100 жилсо тэр үгний яатай ардэ оюун бүлгээд жи болон хэл үгнүүд сохон байхан байха тэрэл эрдэмтэд тэр тэнгэртэй нийлж доолна гэхдээ тэрэл уртын дуу шагнахда тэрэмнэл яатай медитац шингэл юм болно гушгүй же 30 минут нэг дуу шагнаж байхада жишээ нэг үг нэрэм гохдлаар юмгоо тэр нэг үг 30 минут дуулах аргатэйг тэр бүхий хөг шиг тэр бүхий янзнуудын гарах болоо 30 минут хэрэгтэй гэж бахим байха харэ тэрэл яахаргүй хоны юм мантмно алдрхож өгж байна хэнда тэгээд энэ мөнөө дээрээгээд энэ ажил тохож хөөрөлдөх болвол хэдий олон оюутдыг гаргаж байна гэшвш хэдий олон оюутд иж ардэ дунд мөнө хурш байна гэшгүй манай хөгжмөө коллежтэй мөнө хөгжмөө коллежт урлагай коллеж болонхай Чайковскийн нэрмжтэй тэгээд тэнд нэгдэх хичээлээ мөн ашиглаж дүүргээ тэгээд дээрээ хэнтэнд харахад бол дунд зэргийн өсөөхөн оюутнууд ирдэг болонхай тэгээд буряд ардэ дундаа дуртай буряд хэлтэй хүмүүдийн манай сургуульд өөрийнхөө байна. Тэгээд мөнөө нэгдэх хичээлдээ дүүргээд байхад мөнөө 6-7 оюутнуудтай. Тэгээд тэнд ямар аймагуд оюутд байна? Сэрэнгийн аймаг хаа байна. Бахацэдийн аймаг ирхүү хэрхэн байдаг. Оюутнууд бол хүн болгоны ондоо хүн болгон тэгээд зарим нь буряд хэлээ мэдэггүй. Тэгээд буряд ардын дундаа урхая ирээд байхдаа их баяртай байна. Хэдийш буряд хэлээ мэдээгүй ч хаяах санаа буряд хэлээ мэдэх аялга дуунуудаа дуудуулах дуртай хүмүүс. Тэгээд их дээрхэн өшөө их урмтайгаар заах дур хүрдэг. Харин тэрл тийм буряд хэлгүй зонот бахал уртын дуу зааж байха ардэ дуу зааж байха хүндэш ханхаря иж хэлж байх тусих юу байна хоним байна их гайхамшигтай байна. Тэгээд мөнөө хөгжмөө коллеж дөршөө тийм уртын дууны хишээл уртын дуу дуулах аргас үегээ тийм хишээл шүү үгүй байгаа. Тэгээд мөнөө нэг хөгжмөө коллежд буряд ардын дуу дуулах аргас үе дуулах уур шатар гэд хишээл зааж байдаг. Тэгээд мөнөө нөгөө жил ирэх жилгээ сахирынтэйгээ зугаалаад ярилцаад хөрөлдөд
уртын дуу 4 жил дотор 1 жил элэг бол 2 жил тийм уртын дуу тухай ямар байдаг яаж дуулагддаг гэд тийм хишээл оруулах. Кимэлда 4 жил хурж гарахада 1-2 шиха уртын дуу сэжилдэт гаргалан ханглаа байгаа. Мөнөө тэгээд энэ хавараас февралаас эхлээд байгаль манай их мэдээж алдартай их том театр байгаль чуулгад ороод мөн ажиллаж байна. Тэгээд сүүлийн өнгөрсөн 7 хоногт их том проект, спектакль проект өнгөрөө Монголнууд Монгол хөртөргээд ийм их том нэртэй тэр энэ спектакльд бол олон янзын бүжиг, олон янзын дуу тэгээд олон тэгээд Монгол хөртөр ямар үндэстэн яснууд байгаа тэгээд юунууд дуу хатар бүрүүгд оролцсон байна. Тэгээд би тэнд оролцохдоо өөрийн нутгаа сартуу дуулаад тэгээд халимаг дуу товшуур хөгжмөндөр наадаад тэгээд хазаар дуу тэгээд монголын дуу тэгээд тэм дуунууд оролцоо. Хайхангалда игэт манай уртын дуун тохой дамжуулгамны өндөрлөхин аудар шамда ушуудахин хан хайны хүргэе тэгээд монголымны уртын дуу шагнахад уртай зонууд нүүдэлшидэ аюдонгын фестивальда оперный театру июлин 11-ны 12-ы үдэши ирээд шагнахадатны болохыгыжы уриалнып те танада алдар ушу хылхы юм байнагу төгсгөлөөгө. Тэгээд л хүн болгонд буряд артмондоо буряд монгол артмондоо ушул хайхны хүсэд артай ясанчлаа өргөж буряд артай дуунуудаа дуулаж хэрэгэж буряд хэлгээ мартангүй буряд хэлээрээ банг ажамдралдаа хэрэгэлж өрөөлөнх амгалан үнд ашуухамнай болтгой гэж та бүхэндээ хэлэх байна. Буряд Монгол арде уртын дуун дылхейди дылгэрхин болтагай игэд мөнөдөрөмнэ дамжуулга түгүсүвэ баяртай.